За сайн байцгаана уу? Холынгийн мэрийн энтертейн цагт тавтаа марлнаа. За өнөөдөр 5 дугаар сарын мэргийг хий гэж бодож байна. Одоо ямар сар алах вэ гэсэн хэмээр байгаа. Тэгээд урьдын адил тийм 3 сонголтоор хий. 1 2 3 гэдэг энэ. Тэгээд дээр тоогоор нь сонголт хийж болно. Картаар нь тий картынхаа дүрсээр бас сонголт хийж болно шүү. За ингээд одоо таны нүд шин татагтаа, сэтгэл шин татагтаа карта зүүн сонгороо сонгороо. Ингээд сонголтоо хийж явах одоо завсар надад танд өргөсөн бүх хүмүүстээ үнэхээр маш их баярлалаа гэж хэлье. Мөн одоо надтай холбогдох хүсэлтэй хүмүүс байвал миний Facebook-ийн мессенжер, Instagram-ийн мессенжерээр надлуу месстэй одоо санал хүсэлтээ бичиж болно шүү. За ингээд сонголтоо хийсэн бол нэгдүгээр картаас эхлэе 1 2 3 гэсэн одоо ийм дараалалаар явна. За сонголтоо хийсэн бол бид шууд нэгдүгээр картаас эхлэе. За ингээд одоо нэгдүгээр карт буюу картыг сонгосон. Тиймэрхийг бол эхлэе гэж бодож байна. За нэг хамгийн сүүл уншия энэ. За бүх картада нэгдзээ. Дон. За энэ картад гарч эхэлсэн байна. Тэн жоохон утраас ингэж. За ингэж. За эхний энэ картаар болохоор зэрэг энэ сард юу чухал болох вэ гэсэн ийм карт аа. Юу чухал болох вэ гэхээр зэрэг энэ нэмэгтэй яг нөө төрхийн өмнөх те жоохон төтгшөөртэй юм шиг те төрхийн өмнөх нэг иймэрхүү байдал байна. Тэгэх ингээд төрчл аяг гоё болох гэдэг юм шигтэй мэдээч нөхөн юу төрхөөр зэрэг шинэ хөөгддөг те төрдөх гоё л те. Тэгэхээр энэгээр юу илэрхийлж байна вэ гэхээр зэрэг нэгдүгээр карт сонгосон маань одоо төрхийн өмнөх өвдөлт гэсэн бэлэгдлэр ингээд харах юм бол энэ 5 сард одоо таны хамгийн чухал зүйл юу болох вэ гэхээр зэрэг шинээр тэ өөрийгөө одоо юу гэдэг гаргах гэж хэлэх үү, ямар нэг мөчлөгийг давах ингээд зөв давах тийм энэ ч аягүй чухал болох юм байна. Одоо жишээ нь юу ч юм өвдөлтөөс ингээд нөгөө төрөгчин нэлээд бас өвдөж төрдөж тэмхтэй юм тий. Тэгэхээр зэрэг одоо өвдөлтөөс айхгүйгээр дотор бүрэлдсэн тэр шинэ гоё зүйлийг тий төрүүлэх тийм зориг гаргах тий. Тэр аягүй чухал болох юм байна. Жохоо өвдөгч гэсэн яг тэрний дараа аягүй гоё юм, аягүй хөрхэн шинэ хөвтөрөхгүй л тий. Аягүй хөрхэн аягүй гоё юм болох гээд тий. Тэгэхээр зэрэг одоо юу гэж хэлмээр юм дээ. Шинээр өөрийгөө тий гаргах мөчийг ямар нэгэн юмыг шинээр төрүүлэхин тулд ямар нэгэн жоохон өвдөлтөж магадгүй одоо тэрнээс айхгүйгээр тий зоригтой тий шинээр өөрийгөө одоо төрүүлэх зориг гаргах гэж хэлэх юм тий. Замч чиний ингэж тайлах юм байна. Одоо энэ картаас өөртөө бас тий зөв сонгороо энэ одоо сард юу чухал болох вэ гэдэг дээр тий өөртөө зөв сонгороо энэ джинс карта юу авч олно одоо мессеж тий. За миний тайлбар бол ийм байна. Ямар ч хэсэг одоо төрхийн өмнөх өвдөлт тэгээд тэрийг даваад тулчих юм бол цаана аягүй гоё юм гэж төрөх гээд байгаа байхгүй тий. За тиймэрхүү зүйл аягүй чухал болох юм байна. За тэгчээд одоо өөр амьсгалыг энэ хоёр картаар байсан маа. За яг энийг гаргачихвол яач магадгүй YouTube ингээ хаачих магадгүй тэгэхээр ингээд арчээ за. За энэ 7 хоногт одоо юу чухал биш уучлаар 7 хоног биш. Энэ сард юу чухал биш. Өөр амьсгалаар татсан маа тийм өөр амьсгал. Энэ болохоор энерги дээр татсан. Өөр амьсгал нь юу вэ гэхээр зэрэг ямар нэгэн нөлөө бүхий те нөлөө бүхий эрэгтэй хүний оролцоо бол байна. Энэ сард нэлийн одоо тийм нөлөө бүхий эр хүний те оролцоо жишээ нь одоо энэ 5 сарын туршид ямар нэгэн эрэгтэй хүнтэй холбоотой эсвэл эр хүн эрэгтэй холбоотой эрэгтэй хүний нөлөө их байх гэдэг ч юм уу эсвэл эр хүний шинжтэй одоо юу гэдэг тийм энерги хамгаална гэсэн үг танд
нэг эрэгтэй хүний энерги ч юм уу эсвэл одоо бодитоор ямар нэг эрэгтэй хүн танд нэлээд нөлөөлөх ч юм уу эсвэл та өөрөөсөө тийм удирдах шийдэх тийм хүчтэй байх тийм энерги давмгаал гэж хэлж магадгүй ямар ч нэг юм зүйл байна. Тэгээ энэ 20 дахь картыг харах юм бол ямар нэгэн юмыг дуусгаад хаах тийм одоо уур амьсгалаас байна. Дуусгалт ба хаалт гэх юм те ямар нэгэн зүйл одоо жишээ нь харилцаа ч юм уу ажил ч юм уу эсвэл дотоод бодол ч юм уу те ямар нэгэн зүйлийг эцэлн хаагдсан те тийгээд бай гэдэг одоо те happy end гэх юм ашин те ямар нэгэн тиймэрхүү уур амьсгал байна. Гэхдээ ямар нэг юм хаагдаад дуусаад эцэлнэ гэдэг чинь ямар нэгэн шин юм төрхийн одоо өмнөх юу байдаг аахгүй. Тэгэхээр ямар нэгэн шин юм төрөхтэй шин зүйл эхлэх юм тий одоо хуучин юм хаагдах тийм уур амьсгалаас байна. За ингэж тайлъя. За тэгчээд энэ сарын уур амьсгал гэсэн чинь ингээд ариун сүм гэдэг юм гоё карт гарсан байна. Ямар одоо энергитэй те сар болох вэ гэхээр зэрэг энэ сэтгэл зүйн одоо амар амгалан эдгэрлийн юм карта ариун сүм те эдгэрлийн энерги байна. Тэгэхээр ингээд аюугаа ингээд ногоон байгууламж те бас байгалийн үзэмжтэй ингээд нэг гоо ингээд сэтгэл санаа ингээд тайвшруулсан юм гоё карт байна. Тэгэхээр зэрэг та энэ сарын таны энерги гэх юм бол ямар нэгэн стресс ямар нэгэн одоо стресс ч юм уу ямар нэгэн одоо бухимдал ч юм ямар нэгэн тийм зүйлээс ингээ ангижраад тий одоо ангижрах стрессээс ангижрах тийм нэрөг танд ингээд энэ карт болоо өгч байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд одоо нэгдүгээр карт сонгосон хүний минь амьдрал ямар нэгэн үүмэн самуунтай асуудлууд ч юм уу тийм байсан бол энэ 5 сард одоо бүх зүйл ингээ голдролтой орж тий одоо сэтгэл санааны хувьд маш тайван аюулгүй байдлыг мэдрэх тийм одоо энергитэй сар болно шүү гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За тэгээд энэ 6 картаар энэ 5 сарын үйл явдлуудыг гаргахыг хичээсэн байгаа. За эхний картыг харах юм бол за эхний картыг харах юм бол ингээд жон доош харцсан байна. Тэгэхээр зэрэг ямар нэгэн одоо харилцаанд одоо хоорондын харилцаа ч юм уу тэрнийх одоо өгөө аваа нэлээ яг одоогийн байдлаар тэнцвэр алдагдaltaй байж магадгүй хоорондын харилцаанд одоо өг авах тэр зүйл нэлээ тэнцвэрнтэй баланс алдагдсан. Тэгээд одоо 5 сард нэгдүгээр карт сонгосон байна. Одоо бусдад ч юм уу хин нэгэн тэтэрхий одоо сэтгэл гаргаж цаг хугацаагаа зарцуулсан ч одоо хариуд нь ингээ юу ч ирэхгүй байгааг мэдээд одоо мэдэх тийм мэдрэмж бол төрж магадгүй. Тэгээд болохоор зэрэг одоо тийм би л ганцаараа ингээл хичээгээл нөгөө талаас юу ч яахгүй энэ харилцаа нэлийн одоо балансгүй тэнцвэргүй юм биш үү гэсэн жоохон тийм шаналгаад одоо тийм бодол санаад хөтлөгдөөд юу гэдэг хүн хоорондын харилцаан дээр жоохон үл ойлголцол үүсэж магадгүй. Яг одоо ч тийм байж магадгүй эсвэл сарын ихээр тийм байж байгаад яг санаа зовлохгүй цаашдынх нь юу нэг гоё карт гарсан болохоор зэрэг би ингээд тайлбарлаад явъя. Тэгээд энэ картыг ингээд одоо харах юм бол тийм доош харцсан гарсан тэгэхээр тэг ер нь ингээл заавал ингээл бүр ингээл төгс байх гал харилцаагаа заавал ингээд төгс байхаа ингээд хичээхээ зогсоох ингээд хоорондын харилцаанд бодит асуудлуудаа ингээд хүлээн зөвшөөрөх тийм сорилттой сар юм байна. Тийм ямар нэгэн одоо хоорондын харилцаан дээр одоо хайрцагтай харилцаан дээр ч юм уу хоорондын харилцаан дээр одоо уйдгартай ч юм уу баяр ингээд гой баяр жаргалгүй доош орсон болохоор
байгаа мэдэх тэр мэдрэмж тий. Ер нь энэ харилцаандхын тий одоо баланс тий юу гэдэг баланс алдагдсан байдал ингээ нэг тийм баяр жаргалгүй уйдгартай болсон энэ юу харилцаан дээр юу гэмтэй өөрчлөлт хийх ёстой гэдгийг та нэлээд ойлгох юм байна. 5 сард. Тэгээд энэ карт нь болохоор зэрэг тэгээд нэг хэсэг дотоод ертөнцтэй ингээд та ингээд өөрөө ингээд айгу бяцлал хийж байгаа юм шиг ингээд дотоод ертөнцтэй ингээд байгаад байгаа байхгүй. Юу ч хэлмээр энэ картыг энэ айгу сайн тал руу гарч ийн одоо. Дотоод ертөнцтэй боловсрох үе гэсэн үг байхгүй. Ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг ингээд энэ зурган дээр ямар нэгэн өр хөврөл мэт ингээд өрслөгсөн маа. Тэгэхээр зэрэг одоо нэг картыг сонгосон маань одоо гадагшаага биш те. Ингээд татгшаага айгу чиглэх юм байна. Дотроо айгуух ингээд бодох, тунгах нэг хэсэг азнах те. Тэгээд ингээд ганцаараа нэг хэсэг байх ч юм уу те. Өөрийгөө таних, сквад бяцлал хийх ч юм уу, өөрийгөө таних ч юм уу те. Ер нь ингээд ирээдүйн төлгөөгөө дотроо та нэг хэсэг айгуух тийм өөрийнхөө одоо инкубатор гэдэг лөө нөгөө юунт байгаа юм шиг те. Яг ингээд инкубатор дотор байгаа юм шиг ингээд дотроо нэлээд боловсруулах тийм үйл явдал жоохон байх юм бол юу байх юм байна одоо. Яг ингээд дотроо инкубаторт байгаа юм шиг те. Ямар нэгэн зүйлээ жоохон төвчих, дотроо боловсруулах нэг хэсэг те. Тийм жоохон төвчээр заах гэдэг ч юм уу те. Тэгж жаад энэ карт нь болохоор зэрэг ингээд ямар ч зүйл хийсэн ямар хэцүү юм бэ гэдэг карт нь ингээд доош харцаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэгж жаад одоо хуучин арга барилаасаа та ингээд татгалзаад шин сорилтонд орж магадгүй юм байна. Тийм 5 сар өмнөх харилцааны одоо туршлага ч юм уу тогтсон ямар нэгэн хэв загвараасаа бүрэн татгалзаа огт өөр арга барилаар өөрийгөө сорих тийм үйл явдал болж магадгүй мэн энэ 5 сард. Тийм. Ер нь яг ингээд хуучнаар хийгээд юусэн ингээд болохгүй бол одоо болохгүй байна гэдгийг та нэлээ ухаарад ингээд хийгээд очирч болохгүй байна гэдгийг та ухаарад эрс шинжилэл хийх ингэснээр одоо 5 сард шинэ эрчим хүч танд бол аж амьдралд чинь авчирч магадгүй юм байна. За ингэж тайлъя. За тэгчээ дараагийн картыг ингэснээр аягүй ойлчих ингээ хөвгөлтөө тий. Тэгээд та ямар нэгэн одоо таны хүлжижсэн, боогдуулжсэн болохгүй байсан ямар нэгэн юмнаас одоо хүлээснээс одоо алдуурч тий эрхчлөөгөө мэдрэх амар баяртай бац эрхчлөөтэй тий. Эрхчлөөгөө тийм мэдрэх тийм үйл явдал болж магадгүй. Одоо тийм магадгүй одоо нэгдүгээр карт сонгосон нэг тий одоо зааж яасан ямар нэгэн асуудал шийдэгдээд одоо таны ингээд тийм сэтгэл санаа чи ямар нэг ингээд нэг зүйл одоо баригдмал зүйлээс те сурлагдсан юм шиг те хоригдож аваад нэг ингээд сурлагдсан юм шиг те нэг иймэрхүү гоё тийм одоо хэрэгчлөөг мэдрэх тийм үйл явдлаж магадгүй юм байна. Тийм. Яг тийм базаад хэлэх юм бол айгүй нэг тийм хүнд ачааг те одоо мөрнөөсөө буулгаад те амьдралын одоо баяр баясгалан ингээд дахин мэдэрч амталж байгаа те ийм үйл явдал өрнөх магадлал айгүй өндөр байна. За тэгээд энэ картыг ингээ харах юм бол тэгээд айгүй тийм хурдтай эрч хүчтэй тийм завгүйч юм шиг ийм карт байна. Тэгээд тэр одоо энэ гацаанаас ингээд гараад гацаанаас гарах эрч хүч нэлээд байна. Тэгээ удаан хугацаанд тий зогсон байсан тий асуудлууд одоо гинт хөдөлгөөнд орж эхлэх ч юм уу тий тэрхүү сонгосон өмнө зөвхөн одоо толгойдоо бодож төлөвлөж байсан зүйлээ одоо бодит үйлдэл болгох ингээ айгүй тийм хурдтай байхгүй ингээ доош харна гэж айгүй завгүй ч юм уу айгүй маш хурдтайгаар асуудлыг тий шийдвэрлэгөө ингэж тэгчиг гэл тий тийм энэ энерги ингээд орж ирж байна 5 сарын сүүлээр ч юм уу тий ямар ч байсан одоо энэ 5 сард байх аж амьдрал дээр байх саад татварыг тий дайраад гарах хүч бол ирнэ гэсэн. За ингэж тайлъя гэж бодож байна энэ 6 картыг тий. За ингээд өндөрлөх төхөөд танд энэ сард одоо
илгээх сахиус нэмрийн мессеж. Тийм туулаа нөх. Тэр rabbit hole туулаа нөхрөө одоо зоригтой ор гэсэн нэг юм утгатай байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг монголчлаад одоо бүр монгол зүрд зүгтээ ямар зүрд зүгт нэг юм утга гараад байгаа байхгүй. Танил биш нууцлаг те гүнзгий ертөнцлөө орж үзээрэй те өөрийнхөө одоо сониуч сангаа дагаад те шин ямар ингээ зориглон одоо орох юм бол айгу гинтийн гой сонин те одоо танд ашигтай ч юм уу те нэг сонин зүйл байгаа шүү гэсэн юм утгатай тийм зүрд зүгаа. Тэгэхээр зэрэг одоо монгол зүрд зүгээр хэлэх юм бол тий явсан нохоо ясцун гэдэг лөө. Тий тэрэн шиг л юм байна л да. Ямар ч байсан өөрийнхөө одоо туул тий одоо туулаа нөхрөө зориглон ор гэсэн юм утгатай үг байгаа байхгүй. Зүрсцөг англи үг юм байна л да зүрсцөг. Тэг энэ болохоор зэрэг одоо тий сониуц зангаа дагаад тий шин зүйл рүү тий зоригтой оруул тий одоо гинтийн сонин хачин аяг ашигтай зүйл тий олдсон шүү. Одоо монгол зүрсцөг гэх юм бол тий явсан нохоо ясцуна гэдэг тийм үг. За ийм одоо сахиус нэмрийн мессеж энэ сард тий одоо танд хэрэгтэй мессеж гэлэн байна. Тэгчээд энэ сард одоо танд хийвэл хэрэгтэй зүйл төр энэ карт татсан бахаа сонголтын карт тий. Айгуу том гिचдаа нөгөө шийдвэр гаргах айгуу том хүчтэй лөө маш хүчтэй лөөний карт гарсан байна. Одоо сонголт хийх тэ чадал одоо яг танд байгаа шүү гэсэн юм карта утхан тий. Тэгэхээр одоо эдгээр карт сонгосон хүн маань одоо дотоод дуу хоолойгоо сонсож одоо зоригтой тий шийдвэр гаргаарай гэсэн юм карт байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэж хэлж байгаа юм гэхээр танд энэ сард хийх хэрэгтэй мессеж хэрэгтэй хийвэл хэрэгтэй зүйл юу вэ гэхээр зэрэг одоо та энэ сард айгу олон сонголтын өмнө тий очиж магадгүй юм шиг байна. Тэгэхээр одоо бусдын нөлөөнд авталгүй тий өөрийнхөө дотоод одоо тий сүсэг бишрэл гэх юм уу тий дотоод одоо зүүн савндаа их итгэж тий хамгийн чухал гэсэн шийдвэрээ тий зоригтой гаргаараа тий одоо луугийн хүч тий энэ луу ахгүй тий луугийн хүч одоо танд байна шүү. Одоо луугийн хүч одоо таныг зөв зам руу чиглүүлэх болно. Дотоод зүүн савн дотоод өөртөө тий нэг л ингэчмээр ах нэг л ийм санагдаад ах гэсэн тэр өөрийнхөө дотоод зүүн савндаа итгэнэ тий итгэхээрээ бусдын одоо нөлөөнд авталгүй тий өөрийнхөө зүүн савнгоор яваараа шийдвэр гаргаарай гэсэн байна. За энэ сарын одоо чухал мессеж гэвэл энэ байлаа. Энэ сахиус нэмрийн мессеж. За ингээ бүгдээр ингээ тайлбар дуслаа. Ингээд үнэхээр таарад таалагдсан бол тийм лайк тархаа бити мартаараа. За ингээд одоо нэгдүгээр карт одоо картыг сонгосон хүн маань одоо намайг дэмж хүсэлтэд бөгөөд өөрийнхөө одоо сарыг сайнаар бэлэгдэх гэсэн хүмүүс байх юм бол луу гэдэг тиймээс дараараа тийм луу бол тий шийдвэр гаргах тий хүчтэй байгаараа тий одоо луугийн хүч таныг зөв зам руу чиглүүлэх болно гэж одоо бэлэгдээд луу гэсэн юмос дараараа тэгэх юм бол та намайг дэмжиж байгаа өөрийнхөө сарыг сайнаар бэлэгдэж байгаа гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсон одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд нэгдүгээр картыг дуусгачаад шууд хоёрлоо ингээд шууд бичиж гэж бодож байна. За ингээд тавьчих. За хоёрдугаар картыг сонгосон хүн за ингээд энэ карттай хоёрдугаар карт сонгосон юм эхлэе. За нэг миний сүлд талигч чадчихээн. За иймэрхүү картууд сонгогдож гарч ирсэн байна. За нэг хэдцээ. За хөө.
дурлал хасын карт те. Flowers карт гарсан байна. За энэ болохоор өөр амьсгал. Энерги. За ингээ үйл явдлууд. This was нэг мессеж. За ингээд хамгийн ихний нэгдүгээр картаас эхлэе. За энэ сард юу чухал болох вэ? За хоёрдугаар картыг сонгосон. Энэ сард юу чухал болох вэ гэхэлэр зэрэг. Энэ сард юу чухал болохоор зэрэг одоо их гоё ингээд алтан шар туяатаа тий. Алтан шар туяатаа айгуу гоё карт. Тэгэхээр юу тийм нэг тийм зүйд шиг тий. Нэмэгтэй хамбал гэл тийм миний хүсчихсэн юм гэл те нэг тийм зүүчиг байдалтай те аз жаргалтай байгаа мэдрэх нэг тийм мэдрэмж аваад байгаа байхгүй. Тэгээд айгүй тийм картын өнгөнд тийм алтан шар туяа те. Тийм энерги айгүй цэвэр өндөр чичирхэлтэй тийм энерги айгүй гоё карта. Тэгэхээр зэрэг энэ 5 сар танд одоо юу чухал болох вэ гэхэлэр ямар нэгэн хүлээлт айцгүйгээр яг одоо цагтаа байх тий. Бист амар аз жаргалтай байна тий. Яг одоо л гоё юм гээд урд хойдох юм юу ч батахгүйгээр тий. Яг ингээд одоо цагтаа уусах тий. Би яг аз жаргалтай байна гэдэг маш тодор мэдрэх тий. Сүнслэг тийм одоо тийм мэдрэмж айгүй чухал болох юм байна тий. Ямар нэгэн урд хойд өмнөх болсон явдал мовдол ч юм уу тий. Ямар нэгэн хүлээлт ч юм уу айдсан тэр байхгүй. Яг одоо цагтаа яг би одоо үнэхээр амар гоё байна гэдгийг тодор мэдрэхтэй тийм сүнслэг юу гэж хэлмээр юм те. Тиймэрхүү зүйлийг одоо энэ сард мэдрэх яг одоо цагтаа байх аз жаргалтай байна гэдгийг маш тодор мэдрэх. Энэ зүйл энэ сард маш чухал болно гинэ. За ямар ч гэсэн энэ картыг өөртөөхөө одоо зэн сонгоороо бас мессеж авч олно. Би ингэ тодруулаад харуулчихъя. За энэ чухал болно. За юу ч гэсэн дараагийн картн дээр юу гарч ирэх нь үү те. За тэгээд за энэ картыг харах юм бол тэг ер нь энэ сарын өөр амьсгал гэх юм бол ер нь бол хиймэр сэргээд тий өөст Google ингээл дээшлэл тий таны одоо юу гэдэг хиймэрийн шугам дээшлэл тий хиймэр сэргэх ирчвч тийм ариглах ийм өөр амьсгал бол байна. Тийм ойр бол тий хиймэр тэл ундааны бэлэгдэлтэй. Тэгэхээр зэрэг 5 сард одоо таны энерги маш өндөр байж ажил үйлснэ өөдрөг бүтэмжтэй тийшээ дээшлэхтэй бүтэмжтэй тийшээ болох ямар нэгэн саад бэрхшээлийг хурдтайгаар даван туулах тийм хиймэрийн морь ингээд хөлгөлсөн юм шигтэй ийм уур амьсгал бол байна. За тэгээд энэ карт харах юм бол энэ айгу нууц юмыг бэлэгддэг аахгүй энэ дотор ингээд айгу нууц зүйл бичээс таа. Тийм. Тэгэхээр ийм карта тэгэхээр даалтайсан ямар нэгэн нууц ил болох тиймэрхүү уур амьсгал бол байна. Тэгэхээр зэрэг нэгдүгээр биш 20 дахь картыг сонгосон маань одоо таны мэдхгүй байсан эсвэл хин нэгний нууцлж ясан мэдээлэл гинт ил болох ч юм уу те. Тэгэд энэ нь эхэндээ нэлийн гайхшрал амар сонирн байдал төрүүлж магадгүй боловч яг одоо бодит үннийг те мэдснээр одоо таны дараагийн алхмаа зөв тодорхойлох одоо боломжийг олгох те ийм уур амьсгал бол байна. Тэгэхээр эхэндээ жоохон хэцүү санагдах ч юм уу гайхшрал төрүүлэх ч юм уу тэгж магадгүй. Гэхдээ одоо таны дараагийн тий алхмаа зөв тодорхойлох боломжийг чинь олгох ийм зүйл шүү гэж аим шиг санагдаж байна. Энэ нөгөө нууц карт гэхгүй. Нууц юм ил болох, далд юм ил болох гэсэн юм утгатай карта. Ямар ч юм иймэрхүү уур амьсгал байна. Тэгчээд энэ сарын энерги тэгч амар шар аваад байгаа хгүй бүр ингээд таны одоо наран сүлжээ 3 дугаар чакра тийм үү? 3 дугаар чакра чинь нэлээд одоо энэ карт нэлээд идэвхтэй ориглох юм сар юм байна. Наран сүлжээ тийм идэвхтэй ах сар гэж хэлж болно. Тэгэд нэлээд өөртөө итгэл чинь нэлээд дээшлэл тийм. Ер нь бол 5 дугаар сард одоо таны дотоод хүч өөртөө итгэлч маш өндөр гэж хэлж олно. Амуу одоо тий наран сүлжээ хүрд одоо итгэж байгаа учраас өөрийнхөө үнцнийг бүрэн мэдрэх. Би чи ийм хүн юм биш үү? Би заавал өөр хүнд ингэж халбахгүй юм биш гэдэг чинь. Ямар ч нэг тийм өөрийнхөө үнцнийг бүрэн мэдэрч бусдын нөлөөнд тий автахгүйгээр өөрийнхөө байх тий хүчрхэг
энерги чинь нэлээд дотроос чинь гарч ирнэ, идэвхчнэ гэж юм байна. Өөртөө тэ итгэдэггүй сул эсэн хүмүүсийн бол энэ сард нэлээд идэвхчих юм байна. За тэгж сүүл явдлуудыг харин нэлээд олон карт 6 карт татсан ба. За 5 сард. За сэлэмний 3. За энэ ч өөртнөө бас тэ өөртөө хозин сонгороо юу авч болно шүү. Тэгэхээр энэ карт болохоор зэрэг сэлэмний 3 гарсан байна. Ямар ч ясан сарын эхэнд ч юм уу яг одоо ч юм уу те гашуун боловчиг тийм үннийг одоо мэдэх гашуун боловч эдгэгч үннийг сонсох гэжлэх юм байна. Энд дээр тийм таны одоо эргэн тойронд нууц байсан тий энэ карт нэг гарсан шиг одоо нууц байсан эсвэл ингээд таны ингээд төөрөгдүүлээд байсан ямар нэгэн зүйл ил болж магадгүй байна. Тийм тэгээд энэ одоо тийм мэдээг хөө энэ зүйлийг та мэдснээр таны зүрхийг зүсэх мэт тий Тэмээд зүрхэн зайцсан. Одоо тиймэрхүү санагдаж магадгүй. Гэхдээ яг үндэ болохоор зэрэг тэр одоо далд байсан үннийг та мэдснээр хуурамч хоорондоо харилцаа ч юм уу эсвэл ямар нэгэн бүтшгүй одоо хүлээлтээс одоо өөрийгөө чөлөөлөх юм байна. Одоо таныг чөлөөлөх юм байна. Одоо тэр одоо далд байсан таныг төрөлдүүлжсэн тэг мэдээлэлтэй ил болж байгаа мэдээлэл болохоор зэрэг тий одоо хүн оронд ямар нэгэн хуурамч харилцаа ч юм уу гол бүтшгүй ямар нэгэн хүлээлтээс таныг чөлөөлөх тийм эм болно гинэ. Таныг зөв зам руу одоо тий оруулах тэрийг мэдснээр таныг одоо бүтшгүй хүлээлтээс чөлөөлөх эм болно гэж хэлж байгаа юм шиг. За иймэрхүү зүйл тий санаанд орж ирж байна. За ингэж тайлын картыг за тэгээд цаашдаа юу болох вэ гэхэлэр зэрэг тийм бас энэ маш төстэй энтэй үнэхээр маш төстэй карт гарсан байна тий. Ингээ ураар гарсан ба тэгэхээр зэрэг ямар нэгэн одоо даалд явуулах ч юм уу хувилдаан ч юм уу тийм төөрөгдүүлсэн зүйл айгу ил болох юм байна. Яг энтэй адилхан ер нь бол төстэй. Тий сэлэмний 5 ба тэгэхээр зэрэг ямар нэгэн одоо араар тавилт ч юм уу тэ хайртуул дээр скол хооронд харилцаад байх юм бол таны далдуур хийжсэн ямар нэгэн зүйл ч юм уу одоо шудраг бус одоо тоглолтыг заадаг энэ карт. Тэгэхээр зэрэг энэ карт ингээд одоо уруу байрлалтай гарч ирсэн учраас одоо тэр зүйлийг чиглэсэн эсрэгээр чиглэсэн ямар нэгэн далд сөрөг энерги эсвэл хүмүүсийн одоо явуулга ингээд бүтлгүүтээд үнэн ил болох үйл явдал болох юм байна. 5 сард. Тэгээд таныг цааш чинь одоо аюулаас хамгаалах тийм. Ямар нэгэн одоо далд сөрөг энерги эсвэл хүмүүсийн явуулга ч юм уу тэр зүйл ингээд бүтлгүүтээд үнэн ил болоод болох үйл явдал тийм. Болоод тэгээд энэ одоо таныг те дараа дараагийн аюулаас хамгаалах юм зүйл болж магадгүй. За өөрчлөлт жоохон тийм сони юмнууд хэлж хагаад. За тэгээд дараагийн карт ингээ харах юм бол маш гоё карт аа. Тэгээд ингээ гинтийн бэлэг гинэ. Тэгээд энэ 5 сард та бас те гинтийн бэлэг одоо тийм хариу нэхээгүй тус гэж хэлэх юм байна шин те. Тийм зүйл байж багтгүй мэн 5 сард аягны 6 тий. Тэгэхээр үг юу лэн чи тий аягны 6 үг авах тэнцвэрийг нэлийн харуулдаг юм карт байгаа. Гэхдээ энэ сард танд тий хин нэгэн амар ямар гоё юм бэ гэл тий одоо тэгжээ карт байгаа байхгүй. Тэгэхээр танд тий хин нэгэн маш тандан бэлэг өгөх эсвэл одоо эсвэл та өөрөө бусдад чин сэтгэлийн тус хүргэх зүйл явж болж магадгүй. Гэхдээ миний харж байгаагаар одоо та өөрөө бусдаас те одоо гинтийн бэлэг ч юм уу маш нандин зүйл авах ч юм уу те бэлэг авах ч юм уу. Ер нь жоохон материалын зүйлч байж магадгүй. Яг олон үзэж болохоор те за материалын зүйл биш одоо юу гэдэг
сэтгэл баясгасан эерэг энерги солилцсон ч үйл явдал болж магадгүй тийм материалын зүйл хийж магадгүй. Ямар ч гэсэн одоо тий гинтийн бэлэг байна. Ямар гоё юм бэ? Ийм болох юм хөө гэлтэй бүр ингээл баярлал. Тэгээд тий энэ болохоор бүр цаанаас ч юм тий сахиус нэнгрүүдээс өгч байгаа бэлэг юм шиг. За тэгээд таны сахиусаа тусчин тий өгч байгаа бэлэг юм шиг. За тэгээ 1 2 3. За дөрөв дэх картыг харах юм бол тий тэгснээр та юу гэм бэ? Гадны нөлөөгөөс одоо нөлөөлөөс өөрийгөө нэлийн та нэг юм айгүй ингээл чухалчлал тий ингээл явж исэн бол одоо тэр зүйл илүү жоохон болж магадгүй юм байна. Тий гадны нөлөөлөөс өөрийгөө чөлөөлөх одоо таны барьж исэн ингээд айгүй өнөд сэтгэл үнэмшлээ орхих солих тий уул нэм байсан ч өө бишээс мөртөө цаацаа болоо гэдэг юм уу тий ямар ч байсан өөрийнхөө одоо сэтгэл үнэмшлээ солих орхих тий тиймэрхүү зүйл байна. Тэгчээ дараагийн карт юм бол дахиад гоё карт тий. Тийм энэ карт авах юм бол ямар нэгэн одоо эцэг хүний ч юм уу яг ингээд танд аав шиг ч хандах хүн ч юм уу эцэг таны аав ч юм уу тий эсвэл нэг тийм удмын ивэл энерги бол байна энэ сард. Аягны хаан баггүй. Тэгэхээр гэр бүлийн тийм хүчрхэг зөөлөн эцэг хүнийг одоо биелэгддэг тий. Эсвэл айгу зөөлөн сайн нөхөр ч юм уу тий. Партнер ч юм уу. Ямар ч нэг эцэг хүний халамжаар одоо яг тийм хүнийг биелэгддэг ба. Тэгэхээр зэрэг 5 сард одоо танда эцэг их ахмад насны ч юм уу эсвэл удмын зүгээс ирэх тийм сүнслэг ивэл хамгаалт бол маш хүчтэй. Эсвэл боддоор ийм одоо сайхан сэтгэлтэй тийм эцэг хүний халамжаар хазуулах хүнч гарч ирж магадгүй. Эсвэл одоо удмын зүгээс сүнслэг ивэл хамгаалалт эсвэл ахмад настай эцэг гэх юм. Тийм хүний ингээд хамгаалалт ивэл бол маш хүчтэй байна. Тийм хүчтэй орж ирнэ гэдэг ч юм те энэ 5 сард. Тэгээд бол таныг те одоо дэмжих хүчил яг ингээд айгу 70 м ингээд доор нь ус ахгүй болно те одоо 70 м хүн бөгөөд асар их нөөцтэй тийм хүн байгаад байгаа байхгүй. Тийм тэгэхээр 20 дугаар карт сонгосон мэн одоо 5 сард ганцаараа бол бишээ. Одоо таны дээр зүрх сэтгэлийг хайраар дүүргэж хүнд үеиг хамт туулах яг аягны хаан шигтэй юм. Тийм одоо нэгүсэнгүй те хүн таны ивэлдээ авах ч юм уу ивэл нь байх ч юм уу те. Тийм ингээд энэ хүний гартаа барьж байгаа энэ зүрхний аягаац энэ болохоор зэрэгтэй танд зориулсан хайрын дээж гэсэн үг. За маш гоё карт гарлаа. За тэгчээд тэгээд айгу баяр баясгалтай байгаа байхгүй. Яг доош харсан ч гэсэндээ энэ картыг бол айгу сайнаар тайлаа гэж бодож байна. Тэгээд ямар нэгэн одоо 5 сард те гинтийн баяр аз жаргалын хур бол байна. Тэ аз жаргалын хур бууж юм шиг бүүн зоосноо те. Яг доош харснаа гэдэг чинь яг гинтийн юм байна. Та ерөөсөө тийм мдэггүйсэн те. Тийм гинтийн байж магадгүй. Тэгэхээр ингээд зоосууд те яг ингээд бороо асгарж байгаа юм шиг. Тэг ирэх сард одоо ордогт сонсон энэ хүнд мэн одоо тохиох баяр баясгал нь маш олон талтай байхыг бол яг олон янз тий харуулж юм шиг санагдаж байна. Тэгээ энэ нь болохоор юу яж болох вэ гэхээр зэрэг магадгүй гэр бүлийн хүрээнд тэмдэглэлт үйл явдал болох олон хүн цуглаал тий танд сайн сайхныг хүсэх одоо өрөөгдөх ямар нэгэн олон хүмүүстэй уулзах баяр баясгалтай хүлээн авалт ч юм уу тий эсвэл олон хүн таныг одоо сайнаар өрөөх ч юм уу тий ямар ч нэг тийм тэмдэглэлт үйл явдал олон хүн цуглаал амар баяр жаргалтай болоод тий хүмүүсийн одоо өрөөл ивэлийг аваал тий иймэрхүү үйл явдал болж магадгүй байна энэ 5 сард. За ингэж тайлээ. 5 сарын эхэнд жоохон нууц мэл болоод жоохон тиймэрхүү байж байгаад ингээд бэлэн сарын сүүлээр гоё болох юм шиг тиймэрхүү карт гарлаа. За ингээ 20 дахь карт сонгосон хүнд маань одоо энэ сард танд илгээх сахиус тэнгэрийн мессеж. Энэ болохоор зэрэг би яг одоогоороо бай. Тэг цагийг агай ашигтааш. Юу гэмдэ яг
одоо цагта бүрэн бай тэгээ цагийг ингээ тоолох биш ээ. Цагийг яг одоо цаг хугацааг тийм утга учиртайгаар ашиглаа гэсэн юмрхүү зүйлийг хэлж байна. Тийм одоо сагсагс тэнгэрийн мессеж те. Тэгэхээр зэрэг энийг яг Монголын зөрчсөн үгээр ямар зөрчсөн үгтэй дүүх вэ гэхээр зэрэг за яг ойролцоо утгаар нөгөө цаг бол алт гэж тэгдэж шүү хүмүүс. Тийм зүйл хэлжээж магадгүй цаг бол алт шүү те. Яг одоо цагтаа одоо бүрэн төвлөрөө те. Цагийг тоолох биш цагийг ол те маш одоо утга учиртайгаар ашиглаараа энэ сард гэсэн байна. Сагсагс тэнгэрийн мессеж. За одоо миний нүд За тэгчээд ингээд хамгийн сүүлийн одоо энэ сард танд хэрэгтэй мессеж дээр энэ карт гарсан ба. Сенсей гинэ одоо багш. Тэгээд аргаманы одоо такагцгам. Яг байгаагаар нь л одоо тийм зөөлөн тэврээрээ гэсэн юм утгатай карта. Тэгэхээр зэрэг яг энэ нөгөө сэтгэл зүрхний эдгэрлийг хэлж байгаа юм шиг санагдаж байна. Эдгэрл ба ерөөл тийм. За энэ сард ямар нэг үйл ойлголцол ч юм уу нэг тиймэрхүү зүйл байсан ч гэсэн одоо тэр бүхэнтэй тий одоо зөөл одоо дэвлэрээд одоо зөөлөн хандаараа тий өөртөө тий тэгээд таны ойр тойрны хүмүүстэй таныг ойлгох ч юм уу уучлал ба хайрын өрөөлөөр таныг бол тийм мэлаж магадгүй юм байна. Тэгэхээр зэрэг тэр нь одоо таны зүрх сэтгэлээ чинь дүүр гэж тий аз жаргалтай байх гол шалтгаан бол болж магадгүй. Тэгэхээр энэ карт бол маш хүчтэй хамгаалалт ба хайр тий хамгаалалт ээжийн хамгаалалт тий ба хайр гэдэг ийм бэлэг тэмдэгтэй карта. Тэгэхээр зэрэг 5 дугаар сард одоо 20 дугаар сард сонгосон мэн ганцаараа бишээ. Харин одоо маш дулаан энергийн одоо бүрхүүл дотор байж хүмүүсийн өрөөл хайр тий одоо баяр хүргэсэн өгсийн дунд байх болно. Тэгэхээр зэрэг тий зөвхөн одоо байгаараа байхад л одоо бүх зүйл тийм бүтэмжтэй байх болно шүү гэсэн ийм утгаар гарч байгаа шиг байна. Тийм. Тамашиг хайр хамгаалтанд байгаа. Тэгэхээр зэрэг одоо болж байгаа бүхэндээ одоо талархалтай тий байгаараа гэж байгаа юм шиг гартэн. За ингээ би ингээд ярьжсэн сүлдээ юу хэлчлээ гэж бас ингээ гайхаад байдаг шүү. Тийм. Хэрэг ойлгоогүй бол ахаад нэг сонсоод үзээрэй. Дахиж давтж хэлэх гэсэн чи өөрөө юу хэлсэн нэг сая би мартчихлаа уучлаарай. За тэгчээд тэгээд ингээ бүх картуудаа тий тайлбарлаа дуусчлаа. Ингээд өндөрлийн үнэхээр таалагдсан бол лайк дарахаа бити мартаараа. Ингээд таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй 20 дахь харддаг тий сонгосон юм дэмжих хүсэлтэй бүгд өөрийнхөө 5 сарыг сайнаар зөгнө гэсэн хүн байх юм бол надад эмоорт арга би бол маш их баярлалаа шүү. Дандаа тэгж хэлдэг тий. Тэгээд энэ сар таны аз хямар тий одоо аз хямар одоо дээшлэхийг бэлэгдээд морь химэр гэж бодоод ямар нэгэн морь гэсэн эмоорт араад хямал 20 дахь картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа. Өөрийнхөө 5 сарыг одоо сайнаар бэлэгжин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ үртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 20 дахь картыг тусгачих. Дуусчаад ингээд 3 дугаар картаа эхлэе гэж бодож байна. 3 дугаар карт. За ингээд 3 дугаар картыг сонгосон нэмэр эхлэе. За ингээд бүх картуудыг зэрэг нэгдэцгээе. За уур амьсгал дээр иймэрхүү картууд энерги
За үйл явдлууд нэмээ. Грин мессеж. За эхлээд хамгийн ихний энэ картаар болохоор зэрэг энэ сар танд юу чухал болох вэ? 3 дугаар картыг сонгосон. За хайгуу тийм сүнслэг карт гарсан байна. Энэ сард юу чухал болох вэ гэхээр зэрэг далайн төрлөг мөрлөг орж ирээд байгаа юм шиг сар ингээд яа тий сарны таталцлаар тий далайн төрлөгийн сар ингээд далайн төрлөгийг удирддаг шиг тий 3 дугаар картыг сонгосон өмнө эх сард маш одоо сэтгэл хөдлөл маш хүчтэй нэг тийм ховсомтгой сар байна. Юу гэм бэ? Сэтгэл хөдлөл айгүй хүчтэй болол ингээ сарны төрлөгээр тий айгүй тийм сүнслэг энерги мэдэгдэж байна. Тэгэхээр эх сард айгүй тийм янз бүрийн ингээ ховсомтгой тийм энерги байна. Энэхүү энергиг те хорсолыг одоо та эсэргүүцэх биш харин түүнтэй зохицоод те ингээ загас ингээ сэлж байгаа юм доор хорсголдоо зохицоод яг энэ загсыг ингээд энэ 5 сард юмдаа те янз бүр сэтгэл хөдлөл гарсан ч гэсэн тэрэндээ ингээд айгу зохицоод сэлхэн те айгу чухал болж магадгүй юм байна. Тийм. Усны энерги нь айгу нэлийн цэвэршилт ба шинжлэлийг авчирж байгаа ингээд далайн төрлөгээр те цэвэршилт ба шинжлэлийг авчирдаг. Тийм утгатай байгаа. Тэгэхээр зэрэг чи ямар ч байсан ингээд сэтгэл хөдлөлөө өөрөө ойлгоод тий сэтгэл хөдлөлөө ойлгоод тэрэндээ хит автагдахгүйгээр одоо юу гэдэг ингээд айгу зохицолтой тий наанта цаанта юмдаа айгу уян хатан байх нь айгу чухал болж магадгүй юм байна. Ямар ч байсан эх сард нэлийн их далайн төрлөг шиг тий цэвэршилт шинжилтийн сар бол байна. Сэтгэлч нэлээх хөдөлж магадгүй. Тийм тэрэндээ хит автахгүйгээр аль болох тий наанта цаанта уян хатан байгаараа гэсэн. Тийм нэлээд тийм сүнслэг карт гарчлаа. Замар цэний ингэж тайлбарлах юм байна. Иймэрхүү зүйл чухал болно. За тэгээд өөр амьсгал. За яагаад гинт нүцгтнаа тэгэхээр. За өөр амьсгал болохоор зэрэг тийм бас л айгүй сүнслэг карт дахиад ингээл айгүй том саартэй гэснээр цаана энергийн татах хүч гэдэг байгаа байхгүй нэг ингээл нэг зүйл ингээл таны ингээл өөрөө ирэхгүй ингээл татаал тийм ямар ч бас ингээд хүмүүсийн нэг анхаарлын төвд орох юм шиг тийм ямар нэг энерги татах хүч бүр амар танд үйлчлэх юм байна. Тэгээд хүн болгон танд руу хардаг ч юм уу. Эсвэл эх сар та энэ услаар шиг ярьж одоо голоо картыг сонгосон байна одоо маш хүчтэй одоо өөрийн гэсэн харизм ч юм уу те хүмүүсийг татах тийм хүчтэй байх юм байна. Тийм уур амьсгал бол байна. Хүмүүс ингээл өөрөө ирэхгүй тантай ингээл холбогдохмоор санагдах ч юм уу тий танд руу айгу анхаарал танаас янз бүр юм авах гад ч юм уу тий байх ч юм уу эсвэл ингээд тий ямар ч байсан энэ ингээд та хүмүүсийг татахын соронзон мэдтэй энэ энерги нь энэ сард танд шинэ боломж, шинэ түншлэл ч юм уу, шинэ нөхөрлөл ч юм уу тийм зүйл нэлээ авчирч магадгүй. Ямар ч хүмүүсийг маш их ингэж өөртөө татах харизм чинь амар хүчтэй. Тэгээ хүмүүс ч гэсэн айгу таныг нэлээ анхаарах юм байна. Танлуу тэмүүлэх ч юм уу тийм зүйлээ, тийм уур амьсгал байна. За тэгээд эл картыг гарах юм бол тийм бас ингээд старод найдвар гэрэлтэх гэсэн юмрх утгатай юм карта. Тэгэхээр зэрэг өмнө ингээл одоо юу гэдэг боломжгүй юм шиг санагдчихсэн зүйл гинт боломжтой одоо болж эхэлдэг ч юм уу ямар ч сан таны одоо ирээдүйд итгэх одоо итгэлч аюух нэмэгдэх юм байна энэ сард. Би өмнө болохгүй гэж бодсон чинь найдваргүй гэж бодсон чинь амар найдвартай цаашдаа болох юм биш гэж бүр ингээл одоо итгэл найдварч аваад бүр гэрэлтэй л эхлэх гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл бол ирээдүйд итгэлч нэмэгдээл өмнө ингээл ямар ч боломжгүй аюу сенс юу хэцүү санагдсан зүйл гинт боломжтой болж болдог ч юм уу тхийг одоо мэдрэх ч юм уу За ийм уур амьсгал байна. За тэгээ энэ сарын одоо энергийг харъя.
Энэ бол уур амьсгалтай татсан. За энерги нь болохоор зэрэг спирит. Заац бүр амар. Тэнийг одоо би өөрөө яг мэдчихэм мөртлөө яг үг олгож хэлэх гэхлээр жоо хэцүү байгаа байхгүй. Яг энэ ч өөртөө зургаар нь те үгээр нь ч юм уу зургаар нь гэдэг юу та нар өөртөө зүүн саягаар юу авч олно шүү. Мессеж те. За би болохоор зэрэг ингэж бодож байна одоо энерги ямар нэгэн юу гэмтэй хэмжээстэй шилжилт олж магадгүй юм байна. Нэг хэмжээстээс нөгөө хэмжээст шилжих ч юм уу. Нэг тийм одоо сонин те хаалгаастай нээлттэй алга. Тэгэхээр нэгэн үе шатаас нөгөөрөө шилжих тийм энерги шилжилт бол байна. Тийм. Одоо 3 дахь картыг сонгосон хүний хувьд одоо хуучин сэтгэлгээ ч юм уу хуучин ямар нэгэн зүйл хязгаарлалтаа те ардаа орхиод илүү өргөн хүрээний одоо хумсрын төвшинлөө ингээд арах сар юм байна. Тийм. Тэгээ энэ нь одоо таны сүнслэг те спирит гэж болохоор зэрэг энэ нь одоо таны сүнслэг биеийн тэгээ одоо өсөлтийн бүр ингээд нэгэн тийм чухал мөч байх болно. Тийм одоо энерги байна. Хаалга онгоогоо шал өөр юм ингээ ороод ирж байгаа. Шал өөр хэмжээст ч юм уу те. Тэйгүү сонио юу ч хэлмэр юм дээ. Ямар ч байсан нэг үе шатаас нөгөө шат руу шилжих тийм энерги байна. Хуучин юмнууд ардаа орхиод бүр өргөн сэтгэлгээний бүр ингээд өөр ухамсарын төвшинлөө те алхах орох ийм сар юм аа. Ийм зүйлийг одоо мэдрэх тийм сар гэж магадгүй гэж байна. За. Ингээл нэг сан ингээд сэв хийдэл хаалган хоол гинт өөр юм ингээл ороод ирж байгаа хгүй өөр амьсгалтай таны амьдралд. Тэгэхээр нэг тийм ухамсарын тий шин төвшөнд гарах ч юм уу тий ухамсарын өөр шилжилтэнд орох. Тэрний одоо эхлэл болсон сар гэж магадгүй ч юм шиг санагдаж байна. За тэгж тайлбарлая. За тэгээд үйл явдлын нэмчээс ингээд харъя гэж бодож байна. Үйл явдал сэлэм тархины бодол сэлэм ингээд доош харсан байна. Тэгэхээр үйл явдал нь юу вэ гэхээр зэрэг яг энэ доош харсан нь бол муу бол биш гэж бодож байна. Гинтийн ямар нэг юм байж магадгүй байна. Гинтийн санаа ч юм уу те шин санаа ч юм уу гинтийн нэг амжилт ч юм уу. Ямар нэгэн шин гинтийн нэг юм байж магадгүй байна. Гинтл ингээл таны одоо энэ нөгөө тархины бодол гэж байна. Гинтл таны тархинд нэг юм бодол орж ирэх ч юм уу. Гайхалтай санаа орж ирдэг ч юм уу те. Таны тархинд ингээл гэрэл асч байгаа юм шиг. Пан гэл те. Тий. Тэгэхээр зэрэг 3 дахь картыг сонгосон байна. Эх сард бизнес ч юм аа, ажил үйлс дээр ч юм уу те. Эхний ч одоо санаанд оромгүй шин тактик, шин санаа олж хэрэгжүүлж магадгүй гэж бодож байна. Тэгээд энэ нь одоо таны одоо нэг тийм өрсөлдөгчөөс чи одоо хэдэн алхмын төрөнд гаргах те. Ажил үйлс дээрээ тийм манлайлах тэр боломжийг нэлээд олгох баг. Ямар нэгэн тархинд чинь маш гоё шинэлэг санаа гэрэл асч юм шиг. Инким байж тэгэл пан гэл те. Тэгээд одоо өрсөлдөгчдөө одоо юу гэдэг хол хаях ч юм уу те. Тийм боломж гарах тиймэрхүү одоо үйл явдал байна. Тэгээд энэ картыг харах юм бол интерес доош харсан байна. Гэхдээ яг энэ доош харсан гэхэлэр зэрэг муугар ал талхыг би бол хүсэхгүй байна. Тимч муу ерөөс харагдахгүй байхгүй. Тэгэхээр ингээд хитэрсэн тийм баялаг нэг тийм тижээгч энерги байгаад байгаа байхгүй. Энэ хатан хаан болохоор хатан хааны картн дээр дуусахгүй нууц баялагийг бол бэлэгддэг шүү дээ. Тийм тэгэхээр зэрэг тэр айгу хитрээд байгаа байхгүй. Тийм тэгэхээр зэрэг эх сар 3 дахь картыг сонгосон юм байна. Санхүү ч юм уу эсвэл ямар нэгэн тэ одоо боломжууд элбэг байдал нэлээд орж ирнэ гэсэн үг. Танд ингээд ерөөсө дутагдал биш те ингээд юмар ингээд бэлхах те. Бэлхах тийм одоо энергийн давтамж байна. Тийм байгаа болохоор зэрэг мөнгө ч юм уу. За мөнгө санхүү биш юм аа гэхэд таны одоо нэр хүнд ч юм уу те. Тийм мөнгө олон үзэж байгаа олон зүйл хэлье гэж бодож байна. Мөнгө төгрөг ч юм уу, эсвэл нэр хүнд ч юм уу, эсвэл ямар нэгэн гой одоо боломжуудаар тий өөрөө ирэхгүй ингээл
бэлхаал тань руу орж ирээл тий. Тэгээд одоо таны энэ гоё одоо тийм бэлхэм сайхан байдал чи одоо бусдын одоо тий хатаархлыг төрүүлэн гэхээсээ илүү нэг тийм гайхширлыг төрүүлж магадгүй. Гэхдээ энэ хүн ч одоо яахаар гэдэг юм гоё болчтой лээ гэдэг ч юм уу тий. За нэг тэгж тали. За тэгээд дараагийн картыг харах юм бол бас доош харж гарсан байна. Тэгээд ямар ч хэлсэн танд өмнө нь одоо нэг сонирхолжсэн сонирхол ч юм уу тэр ингээд байхгүй нэг тийм шин сонирхол гинтийн одоо урам зориг байна. Доош харна гэдэг чинь дандаа гинтийн болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо 5 сард 3 дахь картыг сонгосон байна. Гинтийн сонирхол, гинтийн нэг урам зориг орж магадгүй байна. Тийм. Цааш нь хоббитой болох ч юм уу? Эсвэл одоо тийм сонирхол төрөх ч юм уу? Одоо юу ч юм бэ? Одоо таныг одоо маш ихээр одоо их сэтгэлийг хөдөлгөх ч юм уу, ирчиж биелүүлэх. Тэгээ та түүндээ одоо бүрэн автах шинэ одоо хобби сонирхол ч юм уу тий. Та түүндээ одоо бүрэн автах тийм юм шиг санагдчихээн. Ямар нэгэн шинэ бүтээлч байдлын тий давалгаанд тий орох. За ингэж тайлээ. Их санаа энэ удаа нэг сүртэй тайлбарламаар юм шиг санагдаад байна. Завар ч би бодгож байгаа ингэ хэлж байгаа шүү. За тэгээд энэ картыг харах юм бол энэ хүн авраач гэх айгу амар зоригтой нэг хүн зогсож байна те энд нь. Тэгэхээр зэрэг та ингээд хин нэг аварч магадгүй юм байна. Энэ 5 сард айгу зоригтойгоор те хин нэг ямар нэгэн заавал нэг хүнээс аврал учиргүй зодтолтой аврна гэсэн үг биш л те. Зөв юу гэмдэ ямар нэгэн одоо хин нэг одоо оюун санааны төөрөгдлөөс хин нэгнийг гаргах те. Тэгээ айгу олон том шувуунууд аваад те. Хошуу айгу амар те. Тэгээд энэ болохоор олон хүний те хил ам цуурхал байж магадгүй байна. Олон хүний хил ам цуурхал те. Тэгэхээр зэрэг одоо 3 дахь картыг сонгосон хүн маань одоо хин нэгний худал хуурмаг мэдээлэл ч юм уу эсвэл ингээ бусдын нөлөөллөөс ямар нэгэн хүмүүсийг те аврах, үннийг олж харахад нь туслах тий. Тэгээд таны айгуу тийм зоригтой, тууштай байдал ингээ тодорхой байдал чинь одоо тэр хүмүүсийн хувьд ингээд одоо харанхууд гэрэлн болно гинэ. Тийм үү? Та ингээ сайн харах юм бол тий нэг хүн ингээд айгу баригдсан тий. Та энэ хүн туслаад байгаа байхгүй юу? Айгу олон хушуутай гэдэгс айгу олон хүний хил ам ч юм уу суурхлаас нэг хүнийг одоо аврах эсвэл ганц ч шийдэхэд үнийг аврах ч юм уу тий. Аврах хамарсан оюун санааны төрөлөөс нь гаргах тий. Тиймэрхүү үйл явдал болж магадгүй юм байна. За нас маш айгу тийм зарим гоё карт байна тий. За тэгээд дараагийн карт харах юм бол ном барьсан маад тий ном бариад тэгэхээр тий ямар ч байсан та одоо 5 сар тий орчлын ертөнцөөс ирэх тийм одоо ямар нэгэн дохионуудыг маш соргогоор тий мэдэрч магадгүй байна. Таны зүүн савин ч одоо таны одоо оюун ухаантай нэгдээд яг л зураг дээр хшигтэй одоо хаашаа явах хэвээр нэлээ. Энэ дээр ингэж ийм тохио гарсан байна гэд ном хараал тийм. За одоо би яг ингэ юм байна гэд амар ингэж шулуухан болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг таны одоо зүүн савин чинь таны оюун ухаантай тий салгаатай ч нэгдээд тэгээд яг ингэж хаашаа алхах хэвээр яах хэвээр бүр амар тод мэдэх харах тийм үйл явдал болж магадгүй байна. Тэгээ оюун санааны сэргэлт гэж хэлэх үү юмыг шинэ өнцгөөс ертөнцийг харах тийм үйл явдал. Надад ийм дохио ийм ирсэн байна. Би юус ингэх юм байна. За ингээ гэлтэй шууд ингээ заагаал тий. За 5 сар маш гоё сар юм шиг санагдаад байна. 3 дахь картыг сонгосон. За тэгээд энэ картыг харах юм бол тэгээд бүр ингээ дээр нь бүр тий захиуснууд ингээ танд титэм өмсүүлээд бүр үнэхээр гоё карт. Тэгэхээр зэрэг одоо
Зоосны хаан гэсэн картахгүй. Тэгэхээр тийм ер нь бол тийм мэрэгжлийн та магадгүй те мэрэгжлийн өндөр амжилт үзүүлэх ч юм уу, скол хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх, скол удмын сахиусуудтай тий удмын сахиусууд чинь танд баярлах ч юм уу, скол боддоор хэлэх юм бол одоо хүлээн зөвшөөрөгдөх хүмүүст тий тэгээд өөрийнхөө салбартаа магадгүй тийм мастер болох ч юм уу тий скол амар мундаг мэрэгчлэлтэн гэдгээ батлан харуулах үйл явдал болох ч юм уу. Ямар ч байсан таны одоо уур чадрыг одоо сахиус дэнгэрүүд ч юм уу скол тийм биш байлаа гэхэд одоо бусад хүмүүстэй үнэлж танд бол итгэл одоо хүлээлгэх үйл явдал ч юм уу тий ямар ч гэсэн ингээд хаан ширэнд ингээд сууж аз кингтэй хаан ширээ болохоор зэрэг ер нь албан тушаал ахих ч юм уу ямар ч гэсэн өөрийн гэсэн бизнес ч юм өөрийн гэсэн ажил үйлсээ том ажил үйлстэй тий томоохон байр суурь эзлэхийг бол тийм бэлэгдэж байгаа юм карта. Ямар ч иймэрхүү үйл явдал болно гэсэн үг. За үнэхээр маш гайхамшигтай гоё карт гарлаа. За ингээд одоо энэ 5 сард болох үйл явдлуудыг ингээд эхэлчлээ. Тэгчээд танд энэ сард илгээх сахиусны грин мессеж. Rest. Ямарчлаа. Аажуу тавьшир. Тэ амар гэж. Слон. За одоох энэ яг Монголын зүрх зүгтээ дэвцүүлэх юм бол ямар үг ажиллах вэ? Ямар ч байсан тий аажуу бай тайвшир тий та ингээд тэнийг өдрөл бүхнийг ингээд шийдгээл ингээд ах ямар ч албагүй шүү ингээд тайван тий амар тайван аажуу бай амгалан тайван юмд ханд гэдэг байгаа байхгүй юу? Тэгс одоо танд одоо сахиусны гэр мессеж бол юм байна. Тэгэхээр зэрэг энийг Монголын зүрх зүгээр эхлэх юм бол за жоох нэлээд төхөж очих нь болохоор зэрэг яарвал даарна гэх юм уу тий. Юмдаа яарлгүй 50 андаа тий. Яарвал даарна шүү гэж байна. Тэгэхээр энэ сард тий та юм янз бүрийн одоо гинти янз бүрийн болж исэн ч гэсэн гой зүйл болсон ч гэсэн ч ер нь ингээд тий. Юмдаа 50 аажуу хандаа. Заавал нэг өдөр бүхнийг шийдэх гээл ингээл тий. Заавал ингэхэд ах хэрэггүй. За ийм одоо сахиусны гэрийн энэ сард танд илгээх мессеж нь байлаа. Тэгчээд за ингээ бүх картуудаа тайлбарлаж дуусчаад танд энэ сард хэрэгтэй мессеж юм аа. Сэрэлт гинэ 33. Сэрэлт гэдэг карт байхгүй юу? Одоо тий нүд одоо нэгдэх цагаа гэсэн ийм карта. Тэгэхээр зэрэг энэ картанд юу хэлж байна гэхээр зэрэг одоо харанхуугаас гэрэл рүү гэдэг ч юм уу те лааны дөөлн ингээд харанхуу ингээд гэрэлтүүлдэг шиг одоо урдаа карт сонгосон үний доторх айдас, эргэлзээ, сүдэртэй талууд те онцгүй байсан юмнууд ч юм уу те эрх сард харанхуу байсан зүйл ч юм уу те эрх сард бол нэлээд сэрэлттэй за сэрэлт гэрлэр бол ариус холно гинэ. Тий. Нөгөө алхим гэдэг шүү дээ. Тэр айгу болох юм шиг байна таны дотор. Тэгэхээр зэрэг дотоод алхим буюу одоо сөрөг энергийг эерэг болгох тий эерэг хүч болгон хувиргах тийм үйл явцыг илэрхийлдэг юм карта бас. Тий. Тэгэхээр зэрэг та өөрийнхөө хамгийн хүчрхэг хамгийн тод хувилбарыг те энэ сард бол харнаа те харах магадaltaй өндөр шүү. Same карт. Тэгэхээр зэрэг има одоо те месамэн одоо юу гэдэг нүд чинь нэгдэх цагаа энэ сар те нүд чинь нэгдэх сар шүү. Сэрэлтийн сар гэнэ. За ийм мессеж танд өгч байна. За ингээд хүндрэлээ. Үнэхээр 3 дахь карт сонгосон үнэхээр бүр амар сүнслэгээр тайлцлаа. Тий. Яг хөө сүнслэг юм дургу хүмүүс яхан бол энийг яг жоохон юу гэдэг юм те. Тавтамжийн тийм бууруулаад сонсороо би нэлийн их сүртэй тайлбарлаж өгч боллоо. Тий. За ингээд хүндрэлээ одоо үнэхээр таараа таалагдсан бол тэлайтрахаа одоо бити мартаараа ингээд одоо намайг дэмжих хүсэлтэй бөгөөд та 5 сараа сайнаар бэлэгдэй гэж байгаа хүмүүс яах юм бол
Энэ ла айгу гоё карт гарсан учраас ла гэдэг эмож дараараа таны одоо сүнсний сэрэлттэй сэрэлтэйг бэлэгдээд тийм энэ өөр хэмжээст рүү орох шилжилтийг бас бэлэгдээд тий. Ла гэсэн эмож дараараа. Ла гэсэн эмож олдохгүй бол зүгээр ла гэж бичсэн ч болно. Тэгэх юм бол та намайг дэмжиж байгаа бөгөөд та өөрийнхөө 5 сарыг сайнаар бэлэгдсэн гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бэлтгэл хүртэл баяртай. Бай бай. За наслаа.